Сайн байцгаана уу монголчуудаа. Стокгольмоос наран чим ярьж байна. Тэгээд би та нарт өнөөдөр нэг бяцхан мэдээлэл буюу имийн талаарх мэдээллийг өгч бодож байна. Бид нар чинь нөгөө маш өндөр мэдээллийн эрүү үед амьдарч шүү дээ. Энэ нэг талаараа сайн боловч нөгөө талаараа бас сөрөг нөлөөтэй байдаг гэдгийг нэрч хэлэхгүй та нар мэдчихэж байгаа хаа. Манайхны дунд нэг энэ ковид-19-ийг тусаад нэг им угаад одоо идэвхжлээ бас нэг юм айгу сайн нөлөөсөн гэсэн нэг мэдээлэл яваад байна л да. Үүнд жоохон санаа зовсныхаа үднээс би мэдээллийг оруулж байгаамаа. Тэгээд үүнээс үндэслэл улбаалаад би бүр өнөөдөр одоо эдний эрүүл мэндийн одоо хуудас руу нэг цахим хуудас байдаг шүү дээ. Утсаар асууж ярьж болдог тийм ээ. 1177 гээд тэрлэг хүртэл устдаж асуулаа энэ юмны талаар. Тэгээд миний авсан мэдээлэл юу вэ гэхээр үгүй энэ юм бол зөвхөн харшлын юм тийм ээ. Яг энэ бол вирусыг бол устгадаг юм бол биш юм а гэдэг тайлбарыг авсан. Хэрвээ тэгээд ямарваа нэгэн шин тэмдэгтэй байх юм бол тэр хүн өөрөө яг эмнэлэг рүү хандаад тэр шинж өөртөө илэрж байгаа шин тэмдгийг тайлбарлаж хэлээд ихсэн тохиолдолд одоо эмнэлгийн зүгээс хаашаа яаж хандах уу, яах ёстой вэ гэдэг зааврыг өгнө гэдэг тайлбарыг авлаа. За тэгээд бас энэ имийг бол би нэлээд асуудаллаа тий. Тэгэхээр энэ имийн талаар би та нарт мэдээлэл өгье. Мэдээж бид нар манайхан нэг нэгэндээ тус болох үүднээс тий одоо энэ хэрэгцээтэй юм болов ийм болов гэсэн зүйлийг өгж байгааг бол би үгүйсэхгүй. Энэ бол сайн байна тий. Би эндээ туслах гэдэг ингээд ийм зүйл хийж байгаа. Гэхдээ ямарваа нэгэн мэдээллийг өгөхдөө тийм уул үндэстэй сорьтой ялангуяа эрүүл мэндийн тал дээр одоо яригдж байгаа энэ зүйлийг бол маш нухацтай хандах нь маш чухал юм аа. Уул үндэстэй сорьтой мэргэжлийн хүний үүднээс одоо тэр зүйлийг авч хэрэглэх нь маш чухлаа. Нэгдүгээр мэдээж хүний эрүүл мэнд цаашлуул хүний амь насанд хүртэл одоо аюул заалал хийж болно шүү дээ. Та буруу одоо энэ тариаг авч хэрэглэснээс болоод тийм үү. За тэгээд олон талаа амьарлахгүй бүгдээрээ нөгөө юмны хаттай нөгөө им маань энэ нөгөө тэр илж байгаа юм болохоор ерөөсөө харшлын юм. Тэгээд өөрний зөвлөгөө өгөхөд тэр им болгон дотор тийм ээ одоо ингээд жижиг ингээд нуглаад хийчихсэн яг дэлгэцэн байдлаар нуглаад хийчихсэн ийм имийнх нь одоо заавар та энэ нэмийг ямар үед хэрэглэх үү, яаж хэрэглэх үү, сөрөг үр дагавар нь юу юм, юуг анхаарах вэ гэсэн ийм одоо үндсэн дөрвөн зүйлийг энэ дээр бичээсэй ч тэгэхээр та ямарваа нэгэн имийн жаргуугаар аваад хэрэглэж байгаа юм байвал тийм ээ тэр имнийхаа энэ дотор талд байгаа энэ хуудсыг унших нь маш чухал юм аа гэдгийг хэлье. За тэгээд энэ харшлын им маань хамгийн нэгдүгээр юунд хэрэглэх вэ гэхээр угаасаа хавар болоод одоо хүмүүсийн нөгөө агаарт ургамал ургаад агаарт ургамлын тоосонцор нөгөө дэгдээд ирэхээр хүмүүсийн нөгөө харшил нь эхэлж байна л да. Тэгэхээр энэ харшлын үед бас нэлээд жоохон хүндрээд ирэхээр тийм ээ нөгөө хуурайгаараас ханиалах энэ бол хэвийн үзэгдэл байдаг. Яагаад гэхээр зөвхөн хар үгээр хэлэхэд одоо хүний нэг амьсгалын одоо амьсгал орчод ууглаа хоол авна шүү дээ тийм ээ. Тэрний чинь дотор нөгөө юм салслага шүү дээ салцаг хэрэгтэй. Тэгэхээр тэр чинь өөрөө нөгөө өрөвсөн учраас өрөвсөд нөгөө хавтчдаг. Тэгэхээр одоо хар үгээр хэлэх юм бол таны хоолой чинь нэг ийм одоо амьсгал ордог байлаа гэж бодъё тийм ээ. Тэгэхэд ийм хэмжээтэй ордог байлаа гэж бодоход нөгөөдөг чинь хавтчгаар ингээд багасч чинь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ лөө ордог нөгөө агаар чинь одоо хангалттай хүчлэр чинь орж чадахгүй байгаа учраас тэр нөгөө эсрэгүүцэл үзүүлж ханиалах ийм зүйл болдог байхгүй юу? За тэгээд шин яриад яг энэ нөгөө им маань энэ харшлын үед хэрэглэн тийм ээ. Тэгээд харшлынхаа үед хэрэглэхдээ юуг анхаарах ёстой вэ гэхээр хэрвээ та тийм ээ бөөрийн өвсөл буюу бөөрийн одоо ямар нэгэн хүндрэлтэй бол бөөрч өвдөлтэй бол мөн илэгний тийм манайхан ч айгүйх B, C, D вирус маш илбэг байж байдаг тийм ийм өвчтөе хүмүүс бол эмчийн заавраар эмчийн зөвлөгөөг авч иж уугаарай гэсэн байна шүү. Мөн жирэмсэн эхчүүд буюу тийм ээ хөхүүл ээжүүд бас уухтаа бас жоохон болгоомжтой буюу одоо эмийн сангийн ажилчдаас нь асуух буюу тийм ээ эмч зөвлөгчөөс бас зөвлөгөө авцгаа тэрнийхээ дагуу уух нь зөв юм а гэдгийг хэлсэн байна. Өөр энэ имийг уухтаа мөн шууд ажиллахгүйгээр шууд нөгөө залгиж
хэрэглэе шүү гэсэн байна тийм ээ. Мөн ямарваа нэгэн энэ нөгөө харшлын юм тийм ээ заавал тайвшруулах гэж одоо агуулгдсан байж байгаа. Тийм учраас ерөнхийдөө энэ бүхэл харшлын юмнууд нийтлэг шүү дээ. Тийм учраас энэ харшлын юмыг ууж байгаа тохиолдолд та нарт ямар нөгөө зовөр буюу сөрөг нөлөө гарч ирдэг вэ гэхээр хамгийн нэгдүгээр та ядрах буюу ингээд ноцоорох ийм зүйл хамгийн илбэг байдаг. Тийм учраас шууд нөгөө машин барьж болохгүй гэсэн заавар байхгүй байна л да. Гэхдээ хэрвээ та яг машин техникээр ажилладаг тий одоо жишээл байнга одоо машины ард суугаад янз бүрийн юм хийдэг ч юм уу тийм ээ. Эсвэл та маш их биений хүч шаарддаг тийм ажил хийж өгвөл яг энэ нэмийг өсгөд жоохон одоо болгоомжтой буюу тийм ээ анхаарал сэрэмжтэй байгаараа гэсэн зүйл байж байна. Бичээстэй байна. Тэгэхээр өшөө энийг нөгөө одоо яг энэ заавар дээр нь яг эмийн нөгөө байгаа заавар дээр нь тийм байна л да. Өшөө бүр дэлгэрэнгээр интернетээс ороод уншихаа тийм ээ. Өшөө сөрөг нөлөөнүүд хүний толгой иргэдэг. Энэ нь болохоор хүн бүрийн нөгөө бие өөр онцлог дэвчтэй ч юм уу эрүүл ч юм уу хүн бүрхний биеийн онцлогоос шалтгаалаад хүнд өөр нөгөө зовгорд гаргаж ирдэг юм байна л да. Шин тэмдгүүд тий. Тэгэхээр толгой нь эргэж болдог гэж юм. Мөн гидсэн гүйлгэн, гидсийн хөвлөгээр өвдөх гэх мэт ингээд маш олон шимтгүүд бүр унших юм бол маш олон зүйлийн бүх эргэтнгүүд дээр ингээд одоо ямар нөлөө үзүүлдэг яадаг гэдгийг бичээстэй байна л да. Тэр болгоныг одоо дурдах юм. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа зүйл юу вэ гэхээр та хэрвээ эрүүл мэндийн тал дээр тийм ээ ямарваа нэгэн зөвлөгөө хин нэгэндээ өгөө. Одоо эмийн талыг сурччлаа. Одоо энэ зүгээр ээж хин нэгэндээ хэлж байгаа бол маш нухацтайгаар маш тэрний талаарх мэдлэг чинь маш сайн байж би эндээ зөвлөгөө өгөрөө гэж та нарт зөвлөж хэлж байна. За тэгээд нөгөө эрүүл биед саруулах хомшно гэдэг шүү дээ. Та нарт жоохон ч гэсэн тус болох байхаа гэж найдаж байна. Би энэгээрээ ямар хин нэгэн хүний хийж байгаа зүйлийг үгүйсгэх гэсэнгүү тийм ээ. Чинь эрүүл мэндийн асуудал учраас маш чухал. Тийм үүнээс гадна нэг өөрийн зүгээс хэлчихэд манайхан нөгөө маш хинэггүй хүмүүс байдаг тийм ээ. Тэгэл анзаарахгүй за энэ сайн гэхээр за тгийгээл энэ тийм гээд өөрийнхөө биеийн онцлог өөр чи яг төрхөөгүй гэдгийг мэдгүй мөртлөө юм аваад хэрэгтэй. Үүнээс үүдэлээд манайхан маш их хатхинд нөгөө ингээд шавуулсан хатиг ингээд гараа салдгүй хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Энэ болохоор цэвэр нөгөө манайханы эмийн хэрэглээг маш замбраагүйгээр хэрэглэснээс яадаг вэ гэхээр ялангуяа тэр антибиотик гэдэг энэ сайн гэдэг антибиотик авч хэрэглэсээр тэр бидчэн орсон одоо энэ дээр чи байж байгаа бактери ямар нэгэн өвчин үүсгэж тэрийг чинь хэр баргийн тэр нөгөө антибиотикэнд одоо эмчлэгдэхгүй те антибиотикийн төсвөртэй юм болчихдог. Тэгэхээр эмийг хамаагүй замбраагүй ерөөсө хэрэглэж болохгүй гэдгийг та нарт анхааруулж хэлэх байна. Яг эмчийн зааврын дагуу зорилтын дагуу бүр болохгүй тэр эмийн журмуудыг энэ зааврын сайн уншаад та нарт хэлэх байна. За тэгээд та нартай бүгдээрэнд нь эрүүлгийг сайхан бохныг хүсье. Тэгээд төрөчийн хэлснээр хэрвээ та эмнэлэгт ямар нэгэн байдлаар хандж чадахгүй байгаа бол миний утас руу залгаарай гэж би өөрийнхөө зав цаа харж чад чадах бүхнээр туснаа гэдэг маань хിവэрэ байгаа. За тэгээд та нартай эрүүлгийг сайхан бохныг хүсье. Баяр таа.